За манай зочин бол соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Лувсан шарвын халиун сүрэн гэж эрхэм хүндтэй зочин өргөдөрсөн байна. За танд баярлалаа ирсэнд. За зүгээр. Та бүхэнд бас энэ сайхан нэвтрүүлэг орж аваад баяртай байна. Манай нэвтрүүлэг их онцлогтой нэвтрүүлгээ. Тэгээд танд юуны өмнө бичлэг үзүүлэх үү? За. Тэгж жагаад хоёлаа тэр бичлэгтэй холбоотойгоор цааш нь ярих юм. За. Та ямар бичлэг байгаа л гэж үзэж байна? Харин мэдэхгүй одоо. Ямар бичлэг байгаа юм бол та. Багын сургуулийн багангийн бэлдсэн өнөхнийг халиун сүрэн. Манай оронд хүний авьяа чадлыг бага наснаас нь тодруулан хөгжүүлэх оргин бололцоо нээлттэй юм. Яа, это будет что? Ийм бичлэг байна. Ямар гоё бичлэг вэ те. Өөрт чинь байдгүй. Байдаг. За. Байдаг те. Ахаад ингээ үзсэн чи ямар санагдчих. Харин гоё, айгүй гоё. Энийг үзэх болгондоо би ер нь гоё санагддээ шүү дээ. Гэтэ таны шавнар одоо манай зарим үзэгчд бол яг таныг гэж оноож бол мэдэхгүй шүү. Тийм үү? Тийм байх шүү нэр. Ийм жоохон бичлэг юм чи. Энэ яг тэр болгоно нөгөө яг юугаар гараад идэг байхгүй зүгээр над хувьдаа л нөгөө ингэж байж идэг болохоос яг ингээд дэлгэцээр гараад те хүн амд гарсан ч гэсэн хүн мэддэг бах те танихгүй бах. Тийм шүү дээ те жоохон бичлэг учраас хэдэн настай байсан уу юу? Одоо энэ чинь 61 он штэ 61 онд 10 настай 11 хүрэх гэж байгаа. Тэгээд энэ нөгөө улс хувьсгалын 40 жилийн байна. Монголын сайхан оронд гэдэг кино хаа. Баримтат кино. Тэрэн дээр нөгөө яг л одоо тэр үед ажиллаж исэн одоо алдар цолтой сайн ажил хөдөлмөртэй гавшгаа гаргасан тийм уусууд тэгэл бас манай сургуульч нь байгуулагдаад нэг одоо яг юу бас нэг нэлээ хэдхэн жил болж исэн болохоор зэрэг дандаа зөвлөлтийн мэрэгчлэлтүүд байсан шүү дээ. Тэгээд тийм кинод одоо бас баримтат кинод ингээд бас үеийнхээ хүүхдүүдийг тэр үеийнхэн сурч исэн одоо ангийнхаа хүүхдүүдийг төлөөлөд орцсон байгаа юм бас. Тэр бол бас их аз жаргал штэ тий. 61 оны бичлэг гэхээр 61 оных штэ 40 гой нандин бичлэг шүү тийм ээ. Тий штэ айгу одоо өдийн бас ингээ хадгалагдаж байна гэдэг чинь бас үнэхээр сайхан. Гой юу яагаад лентмэйт зүгээд ирээрэй гэж хийсэл байлгүй бодож. Гоёд ирээрэй л гэсэн баг. Гоёд ирээрэй л гэсэн баг. Тэрнээс яг ийм баримт кинонд ингээд тэгээ одоо өдөө олон жилийн дараа хүртэл ингээд хадгалагдаад байж гин гэдэг нь үнэхээр гайхамшигтай тий. Үнэхээр ховор тохиолдол шүү. Бидний саяын үзсэн бичлэгэн дээр Орос багш ахын та энэ тухай жоохон дэлгэрүүлж яриач. Бид нар чинь 57 онд ерөөсөө хөгжим бүжгийн сургууль анх байгуулагдаад одоо яг мэрэгжлийн одоо боловсон хүчнүүдийг бэлтгэж эхэлж ирсэн байхгүй. Тэгээд 58 онд Европ хөгжмийн анги төгөлдөр хуур хийлийн одоо 20 төгөд авчихсан. Ер нь анхны баг Европ хөгжмийн анги. Тэр үед ч нөгөө Монголын одоо өөрсдийн боловсон хүчин байхгүйсэн. Дандаа зөвлөлтөөс мэрэгчлэлтэнгүүд 1-2 жил 2-3 жилийн хугацаатаагаар ирдэг байсан баг. Тэгээ бид нэр төгсөлтөө Оросын мэрэгчлэлтнүүдээр заалгаж ирсэн баг. Тэгээ энэ миний хамгийн одоо энэ юун дээр сая энэ баримт кинон дээр гарч байгаа бол миний хамгийн анхны багш. Нөхөртөө хамт ирсэн. Нөхөр нь бас айгүй мундаг төгөлдөр хуурч бас давхар заадаг байсан хамт бас. Тэр бас анх манайд одоо Чайковскийн Перу концерт тоглож ирсэн бас тийм мундаг хөгжимч байсан Львов гэдэг. Таны энэ мэрэгжил бол бас таны аавтай таны гэр бүлтэй холбоотой тийм ээ. Таны аав бол одоо монголчуудын хамгийн сайн мэдэх, монголчуудын хамгийн хайртай хөгжмийн зохиолчдын нэг Лувсан шарвга байна шүү дээ. Одоо би өдөө бол ингээд энэ сайхан төгөлдөр хуурын ард энэ олон сайхан уран бүтээлчтэй хамт энэ олон сайхан шавнартай болж энэ олон сайхан хамт олонтой болно гэдэг бол миний мэрэгжлийн буян. Миний энэ мэрэгжлийн буянг надад өвлүүлж өгсөн хүн бол миний аав. Тэгэхэр зэрэг миний хамгийн гол одоо шүтэж бисэрч явах миний одоо гол амьдралын одоо энэ мэрэгжлийн сонгож өгсөн миний аав ээж хоёр. Тийм шүү дээ. Таны ээж бол бас жүжигчин бас сайхан дүрээ мөнхөлсөн юм хүн байсан. Танад ер нь баг урлагийн биш хүн байна уу л гэж асуухаар юм шүү. Тийм ер нь баг тийм шүү ер нь. Манай ах ч бас их мундаг бас аавын мэрэгчлэр бас найралдууны удирдах чаддаг гэсэн. Бас олон жил одоо энэ дуулаачийн сая одоо энэ дуулаачийн сургалт үүснэ 60 жилгээ сая боллоо шүү дээ. Тэрний чинь анхны баг юунаас эхлүүлээд одоо тэр студиэс хайд багшаа үүсгэсэн студиэс эхлүүлээл манай одоо ах ч бас тэнд багшлал өөрийнхөө бас уур чадвараа одоо тэнд өөрийнхөө юг зориулж исэн юм шүү дээ. Таны хүүхдүүдээс одоо залгамжлаа явж байгаад одоо аймыг бид нар сайн мэднэ. Тий. Би 2 охинтой. Тэгээд том охин маань өөр мэрэгжлийн хүн. Тэгээд бага охиноо би яалтчгүй
өөрийнхөө мэрэгчлэл оруулсан. Өөрөө ч ерөөсөө багасаа их хөгжимд дуртай. Дандаа намайг дагаж явдаг. Нөгөө би ч дуурийн чадварт байсан шүү дээ. Тэгэхэд тэгэл баргад дээр явахад дагаж явдаг. Дандаа хамт. Тэгээ их бүжиг дуунд их дуртай, бүжиглдэг, дуулдаг. Тийм ерөнхийдөө нэг тийм бас юуны урлагийн бас авьяас байна уу да гэдэг юугаар хөгжим бүжигт өгсөн. Тэгэл одоо болтол ингээл миний залгамж явж ин да тий. Яг эд шалгалтын үеэр нэлээд завгүй ах үед нь таныг бас нэвтрүүлэгтээ урьсан. Тэгээд ойрын сонин сайхан юу байна. Яг нь би фэйсбүүкээр найз учраас таны мэдээллүүдийг бол харж л байдаг. Сайхан бас гадагшаа яваад ирсэн байна лээ. Ном гаргасан ч гэдэг юм уу. Тий. Энэ жил болоод ерөөсөө айгүйх одоо их тийм сайхан олон сайхан үйл явдал болж байгаа л та. 60 одоо манай дуулаачийн сургалт байгуулсны 60 жилийн боллоо. Тэгээд бас би бас нэг ингээд одоо 50 гаруй жил ажилласан байгаа байхгүй яг дан дуулаачтай. Ерөөсөө дуулаач тэр дундаа дуурийн дуулаачтай ажилласан байгаа. Тэгээ би бас нэг ном гаргах юмсан да. Нэг хойч үедээ бас үлдээх юмтай те бас нэг өөрийнхөө хийж исэн бас багхан ч гэсэн туршлагаа бас яриад ингээд тэгээ номоо энэ жил гаргасан. Ураалын хөгжмийн дээд сургуульд төгссөн байхгүй юу? Би хөгжим бүжиг төгсөөд шууд яваад Ураалын хөгжмийн дээд сургуульд одоо тэр үе зөвлөлт холбоот ус гэжсэн. Одоо бол Оросын албаны улсын Екатеринбург хотод Ураалын хөгжмийн дээд сургууль төгссөн. Тэр яг энэ 10 хэдэн одоо манай яг энэ 60 жилийн ойд давхцаад бас яг 90 жилийнхаа ойг гэсэн. 50 жилийн дараа сурч исэн газараа явж исэн гудамжаа, сурч исэн сургуульдаа гээд очно гэдэг нь үнэхээр тэр бол өстө хоороо засавшаа. Бүр ингээд зарим үед ингээд хоолоо зангираад нулимс гарч исэн ч үе байсан. Үнэхээр сайхан яваад ирсэн. Ардын жүжигчин долгор маань бас тэр сургуулийг төгссөн. Тэгээ би нөгөө 50 жилийн дараа ирж ийн гэхээр тэд нар бүр ингээд хөөх гээд долгор маань болохоор зэрэг 40 жилийн дараа ирж ийн гэдэг. Тэгээд бас төлөөлөөд ингээд олон сайхан төвшөхтэй төлөөлөөд яваад ирсэн шүү. За баярлалаа. Тэгээд та түрүү яриандаа хэллээ. Би одоо 50 гаруй жил ингээд багшилж байна гэж. Тэгээд үнэхээр одоо Монголд сая та хэллээ шүү дээ. Гоцлол дууны 60 жилийг тэмдэглэлээ гэд. Гэтэл энэ нэгэн 60-аар тоологдох энэ одоо Монголын дуулаачийн энэ урлагийн түүхэнд та ингээд бүр зэрэгцээж ах уу ингээд одоо сонсох дуртай дуучдыг та ингэж нэгэн 60-аар нь хөтөлж ингэж бэлдэж багшилж заа сургаж ингэж яваад үнэхээр бахархаж байна танаар. Баярлалаа. Сайн сайхны өсөө өгшөө. Гэтэ энэ бол ерөөсөө зөвхөн ганц миний юу биш. Аав маань бас яг дуулаачийн тал юм байхгүй юу? Бас л найрал дууны. Тэгээд дуурий бичин. Тэгээд дуулаачийн зөвхөн одоо аян зохиогоод, дуу зохиогоод, дуур зохиогоод явахгүй уран сайхных нь бодлогыг цаашдаа хөгжих уран сайхных нь бодлогыг хүртэл авч явдаг. Манай ах бас яг тэр юунд явж ирсэн. Тэгээд би ингээд бас түүчээлээд бас ингээд явж байгаа. Тэгээ одоо манай охин минь бас түүчээлээд явж байгаа. Энэ бол бас сайхан. Монголын бахархалтай сайхан гэр бүл шүү. За баярлалаа. Дандаа та бүхний харахаар ингээ бусдын адил хайр хүндэтгэл төрж байдаг. Та урт наслаараа илүү их олон мундаг шавнар төрүүлээрэй. За баярлалаа. Одоо ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд алдартай хөгжмийн зохиолч Лувсан Шаруугай охин Халиун Сүрэн багшийг өөрийнхөө охин Амитай хамт Лувсан Шаруугай сайхан дуунаас төгөлдөр хуур дээр хоёулаа хамт суужгаад нэгэн сайхан дуугийн тоглож өгөөч гэсэн хүсэлт илгээх гэж. За тий яг одоо дуушингүүгээр хөгжмөөр дууных нь аяыг бас гаргаж өгч. Яа та тэ тоглоё да тий.
нэвтрүүлэг үргэлжилж байна үзэгчтэй. Ингээд та бүхэнд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочноо танилцуулъя. Нисванс хамтлагийн амгаа, Нисвансын амгаа гэж хамтлагаараа уран бүтээлээрээ овоглогдож явдаг эрхэм хүндтэй уран бүтээлч хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бүх одоо үзэгчдээ шинэ оны мэндийг хүргье. Хамгийн сүүлд хийсэн шинэ гоё уран бүтээлийн тухай ч юм уу, хамгийн сүүлд хийсэн ер нь уран бүтээлийн тухай сонсъё гэж бодлоо. За 24 он маань бас бидний хувьд бас сайхан он гарлаа. Тэгээд бид нар жил болгоно 4 сарын 9-нд хамтлагийнхаа мэндэлсэн өдрөөр Нис фест гэдэг одоо рок шоу зохион байгуулдаг. Тэгээд энэ жилийнхаа Нис фестэд зориулаад бид нар 5 дахь цомгийнхаа эхний 2 дууг бид нар дүрсжүүлээд YouTube-д байршуулсан байгаа. Тэгээд тэр 2 дууны нэг нь болохоор 6 дугаар тасаг гэдэг нэртэй, нөгөөх нь агуу санаа гэдэг 2 дуу YouTube-д байрлуулсан. Нилээн тийм hardcore punk стилийн тийм дуунууд. Ерөнхийдөө тийм цомог гарах юм байна л да. Тэгээд тэрийг бас энэ жил бас хүмүүст явж ирсэн сонирхолсон байгаа. Хамгийн сүүлд тэгэхээр тэр бодогдлоо. Манай нэвтрүүлэгт журам гэх юм уу тогтсон нэг юм хэм маяг байгаа. Тэгээд найруулагчийн бэлдсэн дүрсийг дэлгэцэнд үзээд тэгээд үргэлжлүүлээ ярьдаг. За хоёлаа дэлгэц рүү анхаарлаа хандуулчих. Юу гарч халаах юм бол. Гинт энэ ч сүртэй нэвтрүүлэх юм байна шүү дээ. Юу гол. Хүмүүсийн хайр халамжил биднийг ижийтэй болгосон гэж бодож явдаг Нанслын хүү Инх хамглан бидэнд энэ дууг дуулж өглөө. Насыг гэдэг дээ. За баяр хүргэе. За энэ бичлэг бол 1988 онд манай ээжийн тухай баримтат кино хийгдсэн. Тэгээд яг өөрөө би баримтат кинод 1988 оны 3 сард авсныг бол санаж агаад би тэгэхэд 5 дугаар ангид байсан. Тэгээд манай ээж болохоор 60-аад оны ихээр түлэгдээд ингээд биений их хэсэг түлэгдээд тэгээ Орос зөвлөлт толгой тасрын тухай үед Туваагийн Туваа улсад очиод Орос одоо оюутнууд 600 оюутнаас 41 оюутны арьсаар ингэж нөгөө ээжийг маань одоо яг нүүнээс бусдын хэсгэнд түлэгдсэн байсан. Оросууд ингэж арьсаа цусаа өгж жагаад аав ээжээр дүнгиж нөгөө гэр бүл залуухан гэр бүл байсан. Тэгээд тэр үед одоо манай ээжийн минь намыг одоо зөвлөлтийн оюутнууд одоо арьс цусаа өгчээж эдгээж одоо манай гэр бүл одоо тухайн үед одоо зөвлөлт Монголын одоо мах цусаар гагнагдсан найрамдлын бэлэг тэмдэг болсон. Ийм гэр бүл гэдэг талаасаа энэ баримт киног хийсэн байгаа юм л да. Нанслын ачид хүмүүстэйгэн уулзсан гэсэн олон жилийн хүсэл мөрөөдөл ингэж биеллээ. Ээж маань ч ийм азтай тохиоллоор одоо усуухт хувьтай тэгээд дараа нь 10 хүүхэд төрүүлсэн. Би чинь 6 дахь нь. Тэгээд яг үннийг хэлэхэд бол би яг энэ өдрийг хүртэл хөгжим дуу ерөөсөө сонирхдаггүй байсан. Тэгээд яг энэ кинонд зориулаад 5 дугаар ангид байхад киноны найруулагч өндөнд орж байгаа гэх тэргүүтэй хүмүүс за нэг хүүгээр нь одоо хүүхдээр айдуу өргүүлгээд эхнэр болохоор арай нөгөө хөгштөө дүүнэр болохоор арай багдаад яг миний насанд таарсан байхгүй юу. За энэ хүү л яг дуулчвал их зүгээр байна гэд. Тэгээд урд өдөр нь гитар сураад эхчнэрээр дуу заалгуулад би дуу муу ерөнхийдөө бол би өөрөө нэг сонирхдаггүй байсан л да. Энэ үед яг Эрдэнэт самбын дугуйланд явдаг байсан. Тийм үү, би тэгээд дуулаачийн дугуйланд явдаг байсан юм байна. Гүү ерөөсөө хамгийн анх удаага энэ киноны урд өдрийн шахуу гитар барьж үзээ шүн эхчнэрээр дуу заалгуулад тэгээ маргааш нь шууд орсон байхгүй юу. Тэгэл тэр өдөр энэ өдрөөс хойш ерөөсөө миний амьдрал тэр чигээрээ шал өөр хүн болол явсан. Тэгээд би бас айгүй одоо ээжийнхаа энэ киноны ачаар бас ээж маань бас энэ киноны хамт олон миний бас амьдралын замыг заагаад өгсөн юм л да ерөөсөө.
танай ээж амиг аварсан тэр хүмүүсийн одоо бас нэг тийм аваараа ачлус ингээд яваад байгаа зү. Хүртэл ингээд нөлөөлсөн юм шүү дээ тий. Гэтэ та ингээд ерөөсө гитар барьж үзээгүй байсан байж ингээд нэг шөнийн дотор гитар тоглоод дээрэс нь ингээд дуулчихна гэдэг чинь өстэй үнэхээр танд ясан тэр авьяасыг өстэй хүчээр хүчээр лавт толгосон байхгүй. Тэгсэн. Тэрээс би ч өөрөө дуу хөгжмөдөө ер нь таархан. Ер нь бол урлагийн хүмүүс боломж гэж бодоагүй яхаа. Аав маань кино механикч гэсэн болохоор яхаа тухайн үед нөгөө Кавказ болсон явдал ч юм уу, шүүрэг тохиолдсон явдал гэдэг Никулин шиг ч юм нөгөө хэн шиг ч юм шиг тэр киноны жүжигчдийг хараад нэг тиймэрхүү болох юмсан гэсэн нэг нууцхан бодол байснаас яг ингэж хөгжим дуу хоорыг бол үнэхээр сонирхдаг байсан. Тэгээд яг энэ кинонд ээжийнхээ кинонд дуулах болоод тэгээд урд шүн нөгөө тэр үед чи 88 онд нөгөө залууч явсан сайхан ч явсан гэдэг дуу яг модонд орж исэн. Тий. Энэ дуу гоё юм байна гэж ичнэр зааж өгөх гэдэг. Тэгэхгүй тэгсэн чи уртлын баримтат кинонд орцсон. Өөр дуу сурах хэрэгтэй гээд тэгээд манай ичнэр чинь надад урд өдөр нэг яг ингээд дуугаач заалаа, гитарч заалаа. Би ч жоох гитарыг нэлээд сурж байгаад хоол ичээд ирсэн чинь мартаад дахиад зодуулаад энэ сурахгүй байна маргааш яах вэ гэ манай гэрийнхэн чинь баг хурал хийхэд би ч өөлж мөөл хэзээч гитар тоглохгүй ч гэж. Тэр чи би чи тунж мөнээд бас одоо юу гэдгийг боож хаагаад тий. Хэзээч энэ гитарыг чи сурахгүй гэ уйлаа байлаа болоод тэгээ маргааш нүд жоохон бүлцээсэн байгаа юм шүү дээ. Шүн нэлээд. Ингээ тэгээ маргааш нь тэгэл зохиол мэдсэн гүрээ ах хүндэнд орж найруулагч цэрэнд орж гэж дууны найруулагч ах гэдэг. Бямбд орж гэж оператор энэ хүмүүс манай Сэрдам гээд гэрэлтүүлэгч. Одоо би бүгдийнх нь нэрийг санаж байна л да. Манай нөгөө зургууд байдаг болохоор. Тэгээ бүгдээр ингээд бүх юм бэлдээд намайг ч байс гэж нүүрээ байгаа гэж тийш очиж нүүрээ байгаа. Би ч хоёр хэл дуулсан да өөр хэвд. Тэгээ уул нэгээ доо машаар аваад цоол ингээ рээ рүү орох хэвээр 3 аккорд цаас би ч доогоос хөдлөхгүй явж байсан. Боли зүгээр ярьж зүгээр хурдгаа энэ дуусгаад тэгээ салхаад бодсон. Ээж баримтат кино мэн бодогдохгүй байгаа шүү зүгээр ярьж. Багхан зодол өөр хэвд яг 2 дураа дотор ингээ дуулжсэн. Цэдэл аав ээж бол энэ л сууж исэн. Киноных яг урдаас харсан манай гэртэлтэй тэгээд ичнэр эдэл сууж ирсэн. Тэгээ нэг орон дээр ингээд дэрэн дээр суулгаад намаа нилээ өндөрлж байгаа. За дуул гээл тэгсэн ингээд бүүн камер анхудаа гарч байгаа шүү дээ. Тэгээ мэдгүй. Нэг дуулсан тэгсэн чи арай бол за дахиад нэг юу гэсэн. Дахиад явж ирсэн. Нэг айсаар ичнэрлээ яг харддаг байхгүй. Одоо манай ичнэр чинь Эрдэнэт байгаа тэгээд ээжийнхээ баримт кинонд хамгийн анх удаага ингэж гитар тоглоод дуулаад ингээд ичнэраараа урд өдөр нь залгуулад ичнэр байтгаж аав ээж гэрээрээ оролцсон л намайг аргадах нь аргадаа нулимс арчхан арчаа зодох нь зодоод би чи хизээч энэ гитар чинь тоглохгүй дуулахгүй гэд тэгс чи одоо яг энийг ингэж хэлж болохгүй тэгсэн чи энэгээр одоо ингээ хоолоо олох замаа ингээ залгуулсан бас ээж маань энэ кино надад бас их өрөөлтөө ийм очиртай юм байгаамаа. Танай ээж одоо байдгүй байхгүй л дээ одоо манай ээж аав орнд байгаа. Удаж байгаа юу? Ээж маань 11 онд, аав маань 2001 онд бурхан болсон. Гэтэ бол манай хамтлагийг одоо 1 номерын дэмжигчид фэнүүд маань байсан. Тэгээд ээж аав бас намайг ингэж дэмждэг байсан болохоор гэр бүл дэмждэг байсан болохоор би бас зоригтой юмнуудаа хийж ирсэн гэж бодлоо л да. Тэгвэл өнөөдөр хэдийгээр танд энэ нэвтрүүл байдаг ч гэсэн ээжтэй ахаад нэг уулзчихгүй. За энэ нөгөө надад гитар заасан ихч маань. За нэг нөхөр нь хоёр дахь ихч. Нөгөө зоддаг. Оюусрын гэдэг юм. Нэг хүн ятай. Нэг зодсон хүн. Монголын humсгалд залуучуудын эвлийн илгээлтийн эзэн даваа буян нарын 10 хүүхэд тэдний хожим өсөж үржих олон ач хүчит эрүүл бий сайхан сэтгэл хоёроос тасалж өссөн 600 хүний цус 43 хүний халуун арьсал хүн болж орчлонд мэдлэх хосгүй аз завшааныг дээдэлсэн гэж болно. Эдүгэ Эрдэнэт хотын хүүхдийн эмнэлгийн асрагч Нанслыг 25 жил цуцалтгүй хөдөлмөрлөж яваа хүндтэй ахмадуудын нэгэн гэж хамт олон нь мэдэх болохоос биш. Эмнэлгийн ажилтны хайр ивэлийг бүхий л насаараа мэдэрч энэ ажил үйлсээрэн ачтынхан ачийг хариулж яваа шүү гэсэн сэтгэлийн өгүүлгийн хэн хүн яахан анзаарах билээ.
Күн күндэн туслая гэдэг ариун сайхан сэтгэл санаа. Тэр хүнсэд үнэхээр байх юм л да. Тэгээ хэл мэдэхгүй ч гэсэн тэр үед би маш их өөдөг иймэрхүү байсан л да. Ачид хүмүүсийнхаа хайр ивэлэр бүтэн 7 сарын дараа эрүүл сарвал болж тэрнээс хойш одоо 10 хүүхэд төрүүлж аж жаргалтай сайн сайхан амьдарч байна. Бүтэн 7 сарын дараа идгэрсэн гэж штэ. Тэгсэн. Гоё агаазэн ээжийнх юм бичлэг үзээ таацтай юм аа. Тэг үнэхээр бас аацтай. Яг ингээд хүн болгоны лав ээж мэдээж ингээд амьдралд нөлөөлдөг. Надад бол бүр онцгой нөлөөсөн. Миний ингээд амьдралыг тэр чигээр нь ингээд засаад өгсөн гэж бодож дотроо бас одоо залбирч хайрлж санаж бодож явдаг. Тэгээ манай ээжийг ингээд аварсан хоёр эмчээ, нэг нь Зверов, нэг нь Башкиров гэдэг хоёр эмч байхгүй юу. Тэгээд аав маань тэгээд насан туршдаа Сквагийн радиотой холбоотойс баггүй байнга захиа бичиж тэгээд бид нар чинь байнга тэр эмч нартайгаа холбоотой. Тэгээд нэг хүүдээ Башкиров гэдэг эмч нь нэр өгөөрэй гэсэн баггүй. Миний нэрийг өгөөрэй гэсэн чинь би чинь нэг өргөмөл ах 4 охины дараа гарсан. Тэгээ надад яг Башкиров гэж нэр өнгөө алдаа. Тэгээ дараачих нь амарсана гэж манад дүү. Тэгээд тэрний дараа чи 3 дүү маань Башкиров гэдэг шүү дээ. Одоо ямар гоё түүхтэй юм бэ тийм үү? Тэгээ хүмүүс болохоор нөгөө энэ манай дүүг анх гогт ажилд ороход казак хүүхд юм уу, орс хүүхд хүн юм уу гэ аюу гайхад Башкиров гэ манайх чинь нэг хүүдээ бас энэ эмч нарын нэгнийх нь нэрийг ингээд өгсөн. Манайх чинь ерөөсөө тэгээд танай гэр бүлийн амьдрал чи чигээрээ кино хийхээс аргагүй юм байна. Кино гэдэг. Одоогоор бол барыг солонгос нилээ хитэ олон ингэ кино сериал болно шүү. Тэгээд явах юм бол тус тусынхаа амьдралаар ингээд тэг олон ингэ сериал кино болохоор л тийм. Та түрүү хэлсэн шүү дээ би нөгөө сам бүхийн сексэнд явж исэн гэдэг бүр зүгээр тамирчин болно гэж бодсон байсан шүү дээ. Тэр амьдрал хүнжилт гаргаж ирсэн үү? Байг болсон шүү дээ. Жинхэнэ юм тэнд байж идэг. Нэг шөнийн дотор задуулаад хувь тавилан өөрчлөгдлөө. Манай ангийн багш Талхуу гээд түүхийн багш хүн байсан л да. Тэгээд ангийнхнараа 7 хоног бол ингээл ангийнхнараа эцэгчүүдээр хийсэн. Тэгэл ингээл манай аав ээж тэг ингээл ирээл яг хөтэ аав нар ч нэг юм гаргана штэ бас манай эрэгтэй багш үчээ. Тэгээ дараагийнхан ингээд айл хийсэн явдаг. Тэгээ нэг аав нар ярьж захта. За манай энэ амгаа самбын дууланд яваад сурлагын жоохон модод байна. Нэг юм болиулъя гэ. Тэд нар ч дээгүүрээгээ яриад энэ урлаг руу нэрнээ уулал зүгээр гэ. Тэгээ бас багш маань ч гэсэн ингээд ээж аатаа тохиролцоод. Тэгээд аянд аанда тэгээд би чи мөхөөр жоохон явахгүй юм л байг шидүүлээд ахарч. Тэгээд ерөнхийдөө тэгээ урлаг тал руугаа илүү сонирхолтой болоод тэгээд шүлэг бичдэг болоо дараа нь бичсэн шүлгэн дээр ая оруулдаг болоо энэний араас тэгэл ингээл миний амьдрал цаашаа хөвөрсөн дөө. Ялангуяа юм хөвгүүдийн хамтлагч гэдэг юм уу нэг юм хүсэл сонирхлоороо дуулдаг хөгжимдөг авьяасаараа нэгдээд ингээм хамтлаг байгуулалт явцсан гэж ойлгодог. Гэтэл та бол бүр мэрэгжлийн Бадрангуй алдарт багшийн сургуулийн бүтээгдэхүүн шүү дээ тийм. Ер нь тэгэл тэр гитараас хойш явсаар байгаа л тэгэл багшийн сургууль хүрсэн үү? Тэгсэн. Энэний урдхан шүлэг бол бичдэг байсан. Ээж аав маань айгүй өөгшүүлээд болж байна гэдэг нэг 3 дэвтэр эдэр авч өгөөд за наад дэвтрээ дүүртлэн шүлэг бичээрэй гээл. Тэгээ шүлэг бичих чи эхний үед нөгөө бас нөгөө гэрийн ажлаас чөлөөлөгдөн. А би чи нөгөө аюу шүлэг бич дүүгээ аяг угаач гэдэг юм уу те ихчигээ гэр цэвэрлж тэгээд нэг юм харахгүй юу. За ингээд юм хийвэл бас гэрийн ажлаас чөлөөлөгдөг юм байна. Нэг муу жижигхэн зайлтай. Тэгээд явж байгаад энэний дараахнаас одоо 5 дугаар ангийнхаа төгсгөл хавьяас эхнийхээ дуунуудыг зохиогоод яг гэрийнхэнд бол ичээд сонсохдгүй байсан л да. Найзууд ангийн найзуудаа сонсгоо 6-7-аас тэгээ дуунууд маань улам сайжраад Битлзийн нөгөө rock and roll music гэдэг юг бас зурагтаар хараад хүмүүс орилж байгааг хараад за ярээс ийм гоё хамтлагтай болох гэсэн мөрөөдөл маань бас сууж өгөөд ээж аав маань дэмжээ. Тэгэл яваадсэн. Цаашид хамтлаг байгуулахад юу хэрэгтэй вэ гэхээр бас нот сурах хэрэгтэй, хөгжмийн онол сурах хэрэгтэй гэдгийг ойлгоод тэгэл багшийн сургуульд би азар олон хүүхдүүд одоо тухайд конкурстад 91 онд тэгээд азар би тэнцээд тэгээд энэ сайхан сургуульд ороод төгсөөд тэгээд одоо энэ сургуулийнхаа одоо бензинээр өдий хүртэл ингээд амьдралаа залгаад явж байгаа. Маш тод гоё өнгө шөөний сонс хамтлаг. Тантай ярьсан цагаас л ингээд таны гэр бүлийн түүхийг сонсоод ингээд үнэхээр бүр хорон мөч болгоныг сэтгэл ингээд бүр хөдлөлтөй би хүлээж авч сонсч ин л та. Тэгээд хамгийн гой санагдсан юм болохоор одоо ээж аав хоёр маань миний хамгийн гол дэмжигч байсан гэдэг тэр үг их гой санагдлаа. Ээж аав хоёрын чинь одоо хэлсэн тэр урмын сайхан үгнүүдээс хизээч одоо ингээд мартагддаггүй хамгийн тод сонсогддог тэр үгнүүд
юу байна вэ? Аав маань кино маханаач хүн байсан. Насаараа 36-7 жил кино гаргасан. Тэгэд би чинь нөгөө багаасаа кино гаргаж Paradise кино театр гэж үүдэж штэ Яталын кино. За яг тэр шиг л миний амьдрал бас нэг кино шилний байрын штэ. Хөөе үнэхээр би бас жирийн шиг амьдралаар амьдсан бас бусад хүүхдүүдээс мэдээж хүн болгоны амьдрал давтагдчихгүй штэ. Минийх бол бас нэг өөртөө зөгцсөн бас нэг жирийн биш тийм сайхан амьдрал аав ээж маань надад одоо өгсөн байна. Тэгээд нэг хоёр дугаар ангиас ахуулаад ингээл санал дээр зогсож байгаа л кино гаргадаг байсан. Игч нар маань зураг эргүүлнэ. Тэгээ аавдаа туслаад өнөхөдөө багаасаа кино механикч хүүхд кинонаасаа бас ингээл аав за чи энэ дараа нь асуудаг гэсэн энэ киноноос юу ойлгосон чамд яаж бодогдож байна тэргээл ингээл тэгэл кино дуусангууд бид нар ч ам оролдоол эхний ээлжнийгээ зүгээр нэг өнгөлөг хүүхдэл юм чинь зүгээр өнгөн хэсгээсээ ярьдаг ч юм уу сүүл рүүгээ жоохон том болоод арай жоохон цаатлын юм хардаг болох тэгэл дандаа нөгөө үдсэн киногоо яриг гээл аав ээжээр ингээл тэгээ тэр маань одоо өнөөдөр бас ингээд дуу муу зохиогч юм уу энэ хамтлагаа авч явахад надад бас аюу их хэрэг болоод байгаа шиг санагддаг. Манай ээж чинь манилын тоглолтог морин хор тоглолтог гэдэг хэрээрэл юм тэгээд тийм урлагийн нэг тийм мэдрэмжийн донд өссөн. Тэгэхээр чи одоо надад хүссэн хүсээгөө нөлөөлөхгүй яах вэ? Нөгөө юу энэ кинонд дуулахын урд өдөр хизээч би гитар тоглохгүй хорилж яснаа бодож. Одоо хизээч гитаргүй амьдрахгүй үстэй. Ийм л байна да. Энэ баримтат кинонд дэр гарч байгаа дууга та нэг одоо дуулчихлаа. Тий болно. За тэгээ. Төгөлдөр уртаа тоглох юм уу эсвэл? Гоё гитартайгаа гоё шүү дээ. За. Мэлахнаас насны асарсан Минжин сэтгэл эжмэ Өндөр насыг наслара Өнөр жаргалыг итлэрэ Ай хөө өнөр жаргалыг итлэрэ Өсөх насанд минь ачилсан Үлзий буянд ээж минь Өнгөрстэй түшигтэй Төвшин жаргалыг итлэрэ Ай хөө төвшин жаргалыг итлэрэ Баярлалаа. Хүслийг минь биелүүлсэнд. Таны ээжийн бас хүсэл энэ мөчөд биелсэн гэж бодож байна. Дахин Тэнгэрээс хараад бас энэ дуугаа ингээд төмөн олонд дахин хүргээд ээжийнхээ тухай, аавынхаа тухай, энэ сайхан гэр бүлийнхээ тухай ярьж байгааг таны хоёр бурхан Тэнгэрээс хараад бас баярлж байгаа хаа гэж бодож байна. Маш их баярлалаа. Сая дуулсан чи жоохон хэцүү байлаа. Ямар ч гоё юм бэ те, ямар ч гоё түүх юм бэ те, яасан сайхан ээжтэй юм бэ те. Хүний сэтгэл ямар агуу юм бэ л гэж бодож сууж штэ. Сайхан байна уу? Хэлхүүг алах. За таньдаас хамгийн сайхныг хүсье. Манай нэвтрүүлгийг зорж ирээд тэгээд энэ сайхан гэр бүлийнхаа тухай, энэ сайхан бичлэгийг ард түмэнд хүргэх боломжийг олгосон танд дахин баярлж, уран бүтээлийн маш их амжилтыг тэгээд гэр бүлийн халуун сайхан амьдрал аз жаргал эрүүл энхийг хүсье. За маш их баярлалаа. Би үнэхээр ийм нэвтрүүлэг болно гэж бодсонгүй бас үнэхээр оролцсондоо бас их баяртай байна. Та бүхнийг урьсанд их баярлалаа. Тэгээд яг шинэ оны цаг дээр ээж аваа дурсаад хоолоо зангируулан суух бас нэгт бодлын их аз завшаа, аз жаргал юм байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Нийт одоо Монголын телевиз үзэгчдтэй шинэ оны мэнд хүргэе. Үндэсний олон нийтийн телевизийн алтан сан хөмрөгт тань шиг ингэж баярлахаар, тань шиг ингэж аав ээжтэйгээ эргэж уулзахаар, нандин бүхэнтэйгээ уулзахаар маш олон бичлэг байгаа, маш олон цагийн бичлэг байгаа. Тэгээ энэ бичлэгнээс бид нар дөнгөж жоохон хэсгийг л авч нэвтрүүлгээ бэлтгэж штэ. Тэгэхээр үндэсний олон нийтийн телевизийн алтан сан хөмрөг гэдэг бол 67 оноос хойш одоо хийж ажиллаж байсан тэр ахмад уран бүтээлчдийн бидэнд үлдээсэн, Монголын ард түмэнд үлдээсэн их өв байгаа юм л та.
За би одоо хувийнхаа зүгээс одоо ах эгч нар гэр бүлийнхаа зүгээс одоо энэ одоо телевизийнхаа бүх одоо үе хүмүүст одоо үнэхээр их баярлж байгаагаа дахин илэрхийлье. Таны ээж аваа таны одоо хамгийн номер 1 дэмжигч байсан гэж та түрүү ярьсан. Тэгэхээр таны ээж авыг дахин баярлуулад таны сайхан уран бүтээлээс хүргээд рүүлгээ өндөрлүүлэе гэж бодож байна. Утас шиг хөвөрмөө ашигэн бит ул ойлгомоо өмөц тусаад санаж сэрээд өгсөж журуудаад цаашот мөө хугацаа түүнийг ээлжилмөө surgant julden, givch tavshirkhwe.